юу юугүй нэг компани гадны хөрөнгө оруулагч орж ирэл энэ хөрсөн доргоо баялагийг өнөө маргаашгүй бүгдийг хуу хамаал гараад яваад тэгээд тэнцээ үлдсэн байгаа газар нь тэр байгалыг, бүс нутгийг, тэр сумыг, орон нутгийг ингээд сүрүүлчих юм шиг юм ойлголт бий болсон учраас тэгээд дээрэс нь хүмүүс мөнгөөр хөдөлж байна тийм үү? Тий. Тэгэхээр ер нь бол зүгээр аливаа улс оронд бүр өндөр хөгжилтэй оронд ч гадны хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй байдаг. Тэгэхээр манад бол ялангуяа одоо сүүлийн үед энэ миний сая яриад байгаа энэ газрын уур элементэн дээр бол бид ямар туршлагагүй, урд нь ямар ч тийм уурхай ажиллаж байгаагүй тийм учраас бид тэр талын мэдээлэл мэдлэг муутай учраас гадны хөрөнгө оруулалт оруулахаас өөр арга байхгүй. Тэр технологи нь ч нарийн бас зүгээр нэг нүүрс шиг олборлоод шууд богонд ачаа явуулаад идэх чинь биш. Тийм учраас энэ дээр бол зайлшгүй гадны хөрөнгө оруулалт шаардлагатай, хэмжээний хөрөнгө мөнгө орно, эрсдлэгтэй. Тийм учраас бид нар энэ дээр одоо гадны хөрөнгө оруулалтыг татах гэж л бодож байна л да. Тэгээд энэ бас нэг юм нь юу гэхээр энэ манай төр засаг шиг байж чадахгүй байгаад бас их учраа байна. Одоо зоригтой гаргасан шийдвэртэй үнэнч тэрнийхээ төлөө тэмцдэг юм байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тихгүй ялангуяа одоо улс төрчөр би түрүү хэллээ шүү дээ. Өөрийн зөвхөн хувийн ашиг сонирхлынхаа үүднээс одоо асуудал хандаад улс орны эдийн засгийг бол ерөөсөө бодохгүй тийм ээ. Ирээдүйн хойч үеийг бодохгүй зүгээр л өнөөдөр би одоо нэг сонгуул сонгогчжээвэл юуг ч худлаа ярьж байгаа, юуг ч одоо өгний толгой эргүүлж байгаад гараад ирэх энэ одоо боломжтой болчихсон юм нэг сони үе байгаа байхгүй. Тэгэхээр энийг төр засгаас хязгаарладаг, тэр хууль эрх зүйгээ барьдаг. Одоо жишээлбэл монголч нь бол нөгөө төвлөрсөн нэг засагтаа орно штэ. Тий. Гэтэл одоо Америк бол өөр штэ. Одоо нөгөө орон нутгийн бие даасан эрх хэмжээ нь их өндөр байдаг холбооны улс тийм ээ. Тэгтэл манайх бол холбооны улс биш. Тэгэхээр энэ төр засгаас гаргасан, засгийн газраас гаргасан шийдвэрийг улсын хурлаас батлаа гаргасан хуулийг нэг аймгийн юм уу, нэг сумын одоо хэмжээнд эсэргүүцэх ч юм уу биелүүлэхгүй байх ёс байхгүй. Тэгэхэд одоо яаж яах гэхээр шил ховдын засаг дарга болоо шууд тэнд одоо тэр засаг төрийнхаа бодлогын эсрэгэл юм хийгээл яриад яваал шийдвэр гаргаал гэдэрлээд байгаа байхгүй. Тэгээ энэ нь бол нөгөө бусдын өгөөш болоход айгүй их нөлөөлж байна шүү дээ.